За сайн байцгаана уу та бүхэндээ одоо next 72 hours буюу тий дараагийн одоо 72 цагт одоо үйл явдал юу болох нь вэ гэсэн ийм уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо та бүхний би одоо хин энийг мэдэх ёстой хүн нь олж сонсоосэй гэж л одоо шивсэн байгаа шүү. За тэгэхээр зэрэг энд одоо мэдэх ёстой зүйл байна уу? Байна. За би энд харахаар одоо өнөөдөр одоо 4 өдрийн орой 5 дахь хагас сайн бүтэн сангийн одоо амралтын өдрүүд болохоор байна тийм ээ. За энэ дээр одоо харахаар одоо зарим нэг одоо хүмүүс одоо агаар салхинд гарах юм уу, ямар ч байсан short journey тий нэг аялалд гарах тийм ээ, агаар салхинд гарсан ийм байдал харагдаж байна. За тэгээд хэтрүүлэн ууж идэхээс одоо татгалзаарай. Ягаад гэх юм бол одоо хамт явсан хүн юм уу, эсвэл одоо нэг хоёр нүрт найзгаа энэ дээр гарцсан байж байгаа л да. За тэгэхээр зэрэг хоёр нүртэй одоо найзыг чинь жинхэнэ нүр царай танигдах юм уу тийм ээ. Аль эсвэл одоо энэ хүн чамаг одоо хүмүүстэй одоо маргалдах энэ хүнтэй одоо хэрүүл маргаан дэгдэх үл ойлголцол үүсгэх ийм магадлал тун өндөртэй харагдаж байна шүү. За эндээс харахаар зэрэг энэ хоёр нүртэй найзын одоо энерги бол маш хүчтэй байна. Юу байна вэ гэхээр зэрэг маш их хатаархал байж байна. За жишээлх юм бол одоо энэ дээр харахад одоо энийг үзэж байгаа хүний одоо эдийн засгийн байдал сайн байгаа. Одоо ойрын ирээдүйд одоо хийсэн гэрээ хэлэлцээр юм уу нэг мөнгөтэй одоо дээд байгууллагатай юм уу нэг мөнгөтэй хүнтэй хийсэн гэрээ хэлэлцээр биелэхээр байна тийм ээ. За аз таныг ивэж байна гэж байна тийм ээ. За хийсэн гэрээ хэлэлцээр бүтэмжтэй амжилттай байх нь их мөнгөний чимээ сонсогдож байна тийм ээ. За би одоо ингээд дандаа хэлдэг тийм ээ. За яг ингээд ажил амьдрал сайхан бүтэмжтэй сайхан байна. Энийг одоо ингээд зарлан тунхагласнаар одоо өөртөө ийм одоо дайсанг бий болгох тийм ээ. Атаархагч нарыг бий болгох тийм ээ. За ийм л юм харагдаад байна. Эндээс энэ хүний энерги бол маш хүчтэй. За одоо юу гэдгийг хомсоо нуусан муур шиг байж исэн байдал харагдаж байна л да. Ингээд чимээгүй. За ууж идээд одоо нэг жоохон яхаар зэрэг жинхэнэ нүр царайгаа харуулах юм шүү дээ. Тэгээд одоо ийм хэрүүл маргаан дэгдээснээр бас ажил үйлсэд нөлөөлөх магадлалтай тийм ээ. Арх тарсыг хэтрүүлэн ууснаар одоо бас асуудалд орох магадлал тун өндөртэй харагдаж байна шүү. Тийм учраас одоо нэгдүгээрт нь одоо энэ сайхан бүтэмжтэй байгаа ажил төрлөө сайхан өөртөө хадгалж ярилгүй өөртөө хадгалж үлд тийм ээ. Одоо энэ хатуу дарсыг одоо болгоомжтой хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжл тийм ээ. За ийм юмнууд байна тийм ээ. За ер нь бол яг энэ одоо би түрүүн хэллээ шүү дээ. Энэ ойрын ирээдүйд хийсэн энэ гэрээ одоо энэ мөнгөтэй энэ King of Pentacles гэж юм л та. За энэ хүнтэй хийж байгаа гэрээ хэлэлцээр одоо ойрын үед одоо маш сайхан бүтэмжтэй болж танд одоо мөнгө харагдаж байна тийм ээ. За одоо энэ дээр одоо өгөх зөвлөгөө нь юу вэ гэхээр зэрэг одоо гүн амьсгаа ав гэсэн байна. Тэгэхээр зэрэг бас одоо нэг жоохон тийм ээ хүн хашгирч байсан ч гэсэн ер нь нэг жоохон аль болох одоо юу гэдгийг 50 замыг сонгох тий аль болох 50 байх. За одоо их болохгүй үед одоо энэ дээр хэлсмэл л гүн амьсгаа тийм ээ. Гүн амьсгалж одоо 50 замаар асуудлыг шийдээрэй л гэсэн байна. Хэрүүл маргаан хэрэггүй. За энэ одоо хэрүүл хийгээд байгаа энэ хүн бол одоо их эртнээс л энэ дээр бүр тодорхой хэлчихсэн байж. Бүр их эртнээс л одоо бүр атаархал үсээд одоо бүр ингээд дотроо байж чадахгүй дэлбэрч байгаа байдал харагдаж байна л да. За яг за энийг одоо харж мэдрэхгүй явна гэдэг бол одоо бас нэлээд тийм хайхрамжгүй хүний зан шүү тийм ээ.
За энийг анхааруулan хэлье. Мөн одоо аз таныг ивэж байна гэсэн. За энэ ойрын хугацааны одоо ойрын хугацаанд одоо ярьсан хийсэн хэлэлцээ биелэж их хэмжээний мөнгө харагдаж байна. За энийг зарлах хэрэггүй гэж хэлсэн. За ер нь бол яг гоо таны амьдралд одоо энэ ажил бүтснээр амьдрал чи их өөрчлөгдөхөөр харагдаж байна. Дандаа сайн тал руугаа тийм ээ. За иймэрхүү юм байна. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр одоо юу нөгөө юу яасан улсууд одоо хоорондоо салсан нийлсэн төр улсууд одоо зарим нь буцаж нийлсэн ийм асуудал харагдаж байна. За би одоо энэтэй холбоотой ч байж магадгүй гэж бодож байна. Одоо буцаж нийлэх ийм процесс явагдах одоо юу гэдгийг нийлэх одоо шалтгааны улмаас уулзсан, учирсан, аялсан, уусан, идсэн. За тэрэн дундуур нэг нөхөр орж одоо та нарыг өвмүүлсэн, барьсан ийм магадлал бас өндөртэй юм аа. За энэ дээр одоо бас за энэ одоо харьцаа бол одоо би эндээс харахад одоо хоёр хүний энерги байгаа юм шиг л харагдаж байна. Нэг нь бол одоо ингэж буцаж нийлсэн барьсан. За буцаж нийлснээр одоо хайр сэтгэлийн харьцаа дараагийн шатанд очсон сүй тавьсан байдал харагдаж байна. За нөгөөх нь одоо бас л нөгөө аялал маялалтай холбоотойгоор би тайлбарлах гэдэг юм л та. За энэ дээр одоо ингэж явахдаа одоо уулзсан учирсан хүн бол одоо маш их одоо бие биендээ эхлээ зүгээр юм их татагдсан байдал тийм ээ зүгээр шохоорхсон байдал харагдаж байна. Гэхдээ энэ хүн одоо үнэн үр царайгаа нууж байна шүү л гэсэн байна. Тэгэхээр зэрэг энэнд одоо итгэх шаардлага байна уугүй юу? Тунгаан бодно үсттэй. За одоо энэ гэр бүлтэй ялангуяа хүмүүс харагдаж байна л та. Ийм хөнгөн явдлаас татгалзаарэ гэсэн ийм мессеж байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. За хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. Монгол Стар Тайрод гэдэг миний Facebook пэйж рүү одоо мессеж бичснээр мэдээлэл авч байгаа шүү. За баяртай.